Төгсгөлийн 3 дугаар хэсэг. Бодол санаачин ариун тунгалаг байх нь чухал. Энэ 6 ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйн төрж амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Оюун санаанд чинь өнгөрсөн амьдрал бүдэрч ирээдүйн улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж зовох жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж өөрт чинь зовлон авчрах умаанаас хол байхыг бод. Чиний очихыг хүсээгүй умаа амсрыг хаах 5 арга байдаг. Үүнд чамайг умаа руу урсгаж буй урсгалыг эсэргүүц. Эсэргүүцлээ номхон хүлцэнгүй, итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүй үйлд. Бодлоо сайнаар эсэргүүцэх гэдгээс бусдаас нь цэвэрлэ. Ир имийн ажил үлдэж буй хоёр хүнийг битгий сатааруул анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг их хэмээн үзэж тэнд итгэж бодлоороо өөрийгөө өгч үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэгж чадвал чамайг хүлээн авахд бэлэн байсан умаа хаагдана. Мөн ир имийн ажил үлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлосоо холдож хайраас хөндөрөн хүсэл тачаалаа багсах. Хэрв чи амжилтанд хүрч чадамгүй санагдвал энэ хоёр дуу чимээ умаа бүхэн хий хоосон зүйл гэж бод. Тэрч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингүүл санснаар болно. Хэрв мөн л урдныхтай адил чамайг хүлээж байгаа умаа харагдвал чи эргэлдэж байхгүй зүйлийг үнэн байдал мэт хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн өөр дээрээ төвлөр миний оюун ухаан хүртэл байхгүй зүйл тэр төрөөгөө болохоор өвхөж чадахгүй. Миний ухамсар бол толинд тусч өөртөө баригдагч тусгал хэмээх өөртөө эргэцүүл. Тэгж чадвал чамайг хүлээж байсан савны амсар хаагдана. Умааг сонгох нь. Хэрв чи сургаалын үгийг сонсоогүй тэднийг ажиглаж чадаагүй бол умаа ам нээлттэй хийвэр бол түүнд орох цаг ойртож байна гэсэн үг. Умаагаа сонгохыг хичээхтэн. Нэн тэргүнд чи төрөх твийнхээ тэмдгийг олж харна. Хэрв доорнод твд төрөл авах заяатай бол хун шувуутай том нуурыг үзнэ, битгий ор. Тэнд тухлаг жаргалтайж итгэл сул. Өмнөд твд төрөл авах болбол гоёмсог орд хашийг үзнэ. Чадвал ийшээ ор. Өрн твд төрөл авах болбол эргээр нь үхэр бэлдсэн нуур үзнэ. Тэнд эд баялаг хангалуун тансаг орчин хүлээж байвч итгэл бишрэл султвал бүү ор. Асуур нарын оронд төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр нарын оронд төрийг гэвэл алт мөнгө үнэт эрдэнсээр дүүрсэн дугуйн харагдана. Чадвал ийшээ нэвтэр. Хэрв амьтдын ертөнцид төрөл авъя гэвэл манан утаанд умсан күнзийн нүх агуйнууд харагдана, битгий ор. Тамд төрөл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдно. Чи маш ихээр энэ дунд татагдана. Үүнийг эсэргүүц. Чи энд олон зууны турш зовж шаналлах болно, битгий ор. Одоо чи урдах карманаасаа саллаа. Хувь заяаны хүч түүний тоо томшгүй хүчтэй шуурга үүсгэнэ. Энэ бол кармын шуурга. Чиний ард асар хүчтэй аимшигтай дуу чимээ гарч шуурга дэгдэхэд чи аврал ирэн харсан зүг рүүгээ гүйх болно. Олон сайхан орд харш, тал, нуг нуур, цэцэг навч өмнө чинь харагдана. Аврах том бадамл ухаа цэцгэнд ороход тэрбээр дэлбэгээ хумхина. Дотор нь амар амгалан тул чи эндээс аимшигт салхи шуурганд гарахыг хүсэхгүй. Гэвч чи ямар ч сонголт хийж чадалгүй тааралцсан умаад шуургаж баригдах нь энэ. Сонголт хийхин тулд сонгох боломжтой байхын тулд энэ кармын шуурганд автаж эмээх хэрэггүй. Тэр чамайг нөмрөөд ирэнгүүт бурхан багштай эсвэл муу зүгийн юмыг зайлуулах чадвар бүрхий бурхатад залбирэн мөрөг. Дахин төрөлд. Хэрв чамд умаад орохоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умаад бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарин уншвал тэд чамд садаа болохоо болж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд эсвэл хүний ертөнцид төрөл авах боломж байна. Хэрв дэлхий дээр төрөл авахар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа твийг сонгоорой. Гялгар бүхэн алт биш гэдгийг мартаж болохгүй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалжтан ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрхийг хүс. Сайтар нэгтэлж бодсны эцэст чамайг дуудсан савнд ор. Орохдоо
Өөрийн хүсэл, сонголт, биелэн гэдэгт итгэл хайр дүүрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умаа чинь чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчөд Бурхны тухай, хайр инэрлийн тухай бод. Хэрвээ умаагаа сонгож чадахгүй бол мөрөг, залбир. Өөрийн бүх хүчийг дайжлан хайр, итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгүй Бурханд ханд. Нэг мөчөд түүнд шинг. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөө өөртөө дөрвийг нэг болгон нэгд. Тэгвэл эцсийн мөчөд авгаа их хүч орно. Тэгвэл алт, алмаа зэрднээр чимэглэсэн өндөр сүм дуган бүхий твийг сонго. Чадвал тийшээ нэвтэрч хүсвэл Бурхан болно. Үүгээр өвхөксдийг чөлөөлж амьдыг сургагч бардын тухай сургаал өндөрлөмөө.